Намайг Гүнсэнгийн үлжигш гэдэг 1970 онд төрсэн. Ам бил 5. Манай том хөө одоо дум дамжсан хэл чинь Орос улсын улсад Хилийн зэргийн дээд сургууль төгсөж ирээд Хилийн 3 дугаар заставтай нордогчаар ажиллаж байгаа. Би 1989-с 91 онд Хилийн 012 дугаар улуу уулын 12 дугаар отрядад цэрэг албыг хаасан. Цэрэг албаа авах хугацаанд 051 дугаар ангид ариадас холбоочны курс төгсөж ирээд мен 12 дугаар отрядад 2 дугаар Хилийн застав холбоочноор 2 жил цэрэг албаа хааж халагдсан. Тус Хилийн анги Хилийн цэрэг аппарат нэртэй байхад 1992 онд энэ ангид холбооч нь ариадастаар ажилд орж Хилийн 4 дугаар заставд анх очиж ажиллаж байлаа. Намайг ажиллаж байхад холооны дараагаар Ахмад Ган Тэмэр гэж хүн байсан. Хилийн застав ажиллаж байх хугацаанд техник хэрэгсэл бол маш хуучин Орос улсын улсад ашиглаж байсан 129 гээд ногоон станцтай төвтгөө холоо барина. Хилийн харуултайгаа бол Соглэнзэ гээд станц байсан. Харуулт нь бол R392 гээд зөөрийн тэм станцтай өргөсдөж байлаа. Намайг ажиллаж байх үед бол Хилийн 10 застав байсан. 1-р заставд Мөнхөт гээд холбооч нь 2 Гамбат зүх 3 Дэрбиш 4-дөр 4 текстил застав байгуулагддаг байсан. 4-р застав гэж одоо Боршийн застав байсан. Тэн дээр цэрэн чимдэгээд ахлагч. Тэгээд би өөрөө 5-р заставд. Тэгээд Тэсийн застав дээр Аюуш 5-аас нь Бат тогтох. Тэгээд ажиллаад Уланбаяр Ганцүк гэдэг ингээд холоочтой хамт ажиллаж байлаа. Бидний ажиллаж байх үед бол Хилийн зөрчил маш их цагийн байдал хүнд ачааллахтай ажилладаг байсан. Техник хэрэгсэл угаасаа маш хэцүү. Цагаар холоо харин шүүм юу маш ихтэй. Шифрээр тэрүүд байнгын мэдээлэл бол төв застав хооронд бол шифрээр мэдээ өгдөг байсан. Цагийн байдлын өрнөлтөд үед бол тэгээд байнгын чагналтанд ажиллана. Цагийн байдал бол маш их иймэрхүү нөхцөл байдалд ажиллаж ирсэн. Тэгээд би 1992-аас 2004 он хүртэл 12 жил Хилийн заставаар дамжиж ажиллахдаа энэ тус застав энэ 6-7 заставаар ажиллалаа. Тухайн үед бол бид нэр тушаад хаана гарна тэр бүрд бол өгдөг явж ажилладаг байсан. 2004 онд ангийн төвд холбооч нар орж ирсэн. Тэтгэвт гарах хүртэл ангийн төвд ажиллаж хагаад татуу ахлагч лусан цэрэн зэн дарга манай холооны даргаас нь лусан цэрэн хатуу наран туяа овийн цэцэг гээд холоочтой хамт утхан цэцэг гээд хүмүүстэй хамт ажиллаж байлаа. Тэр хугацаанд мөн Хилийн застав, Хилийн отряд, Хилийн цэрэг удирдах газар гээд хооронд холбоог зохион байгуулна. Байнгын чагналтаа 24 цаг. Мэдээ бол байнгын шифрээр цагийн байдал өгдөх янз бүрийн цаг үеийн асуудлаар бол мэдээнүүд бол маш их группээр ирдэг байсан. 1800 групптэй мэдээг 2 цагаар 3 цагаар суугаад авна. Тэргээ дамжуулна, хүлээн аван буцаагаад хариуг нь дамжуулна. Ачаал маш их ажилладаг байсан. Холоочт бол тэрийд бол маш их ачаалтай ингэж ажиллаж байлаа. Ингээд хамт ажиллаж байсан Ахмад хэлчид болон одоо ажиллаж байгаа хэлчид Хилийн зэргийн нийт бие биелэлтэнд ирж буй Хилийн зэргийн 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж урт удаан насалж эрүүл энх байхыг хүсье яриа.